Шүд дахин ургадаг гэвэл та идэхгүй. Мөн түнчлэн ахуулсан сав өнд гөвч бөөр гихмтийн эрхтнүүдийг дахин хэрхэн ургуулж болох тухай мэдлэгийг мэдхийг хүсчэвэл нааша тухлан суугаарай, мөн манай сувагт лайк дараарай, сабскрайб хийгээрэй. За Петровын амьдралын мод Монголд суурь сургалтанд суучгаад дараа нь тусгайлан эд эрхтнийг нөхөн сэргээх, нөхөн ургуулах сургалтанд сууж сав өнд гөвчөг шүд бөөр гэх мэт эрхтнээ дахин ургуулахаар запуск хийлгсэн хүмүүс буюу анхны үр хөврлөө суулгуулсан хүмүүс зориулж тэдэнд өдөр тутам энэ хөврлөө хэрхэн тортож, услаж, нарлуулж, сэтгэл санааны дэм өгч, ор байхгүй болсон эрхтнээ дахин бийжүүлж матери буюу материаллык болгохын тухайд энэ технологи туслах юм аа. Шүдээ ч юм уу, эсвэл сав өндгөвчөө, эсвэл бөөрөө ургуулахаар запуск хийлгээд анхны заарууд гэж буюу анхны үрээ суулгасан хүмүүст л хамаатай ах нь шүү дээ, тийм. Хэрвээ та бүхэн суурь сургалтанд суугаагүй, суусан ч анхны запуска аваагүй хүмүүст энэ хамаагүй гэсэн үг, тийм ээ. Бидний бие организм бол ургамалтай төстэй байдаг. Эд эрхтэн тус бүртэй, өөрөн гэсэн өнгөтэй, хэлбэр төрстэй цэцэг гэсэн үг юм аа. Шүд ч гэсэн адилхан, бөөрч бас адил, савч гэсэн адилхан олон янзын цэцэгсийн нэг гэсэн үг юм. Цэцэгний үрийг нэгэнд суулгасан бол түүнийг ургуулахын тулд эхлээд бид нар соёолуулна, дараа нь услана, нарны илч, энерги өгнө, бас хайр өгөх хэрэгтэй гэдэг, тийм ээ. Цэцэг ургуулдаг хүмүүс, юм ургуулдаг хүмүүс бүгд мэдж байгаа. Бидний анхны өр хөврлийг нь тарьсан, та нарын байхгүй болсон эргэтэнгүүд, тухайлбал ахуулсан шүд ч юм, ахуулсан сав ч юм уу, ахуулсан бөөрийг ч надад хэлж штэ, тий. Бид анхныхаа өр хөврлийг та бүхэн манай суурь сургалтанд суугаад, дараа нь эд эрхний нөхөн сэргээх сургалтанд суугаад запуск авсан бол энэ үүнийг өдөр болгон хэрхэн услах уу, хэрхэн нарлуулах уу, бас хэрхэн хайрлах уу гэдгийг та бүхэнд хэлж өгөх гээд энэ видеог би хийж байгаа юм. Нэгэн суулгасан үрийг хэрхэн тортохоос таны байхгүй болсон эдгэртэнгүүд дахин урах уу, эсвэл урахгүй байх уу гэдэг нь 100% шалтгаална шүү дээ. Хэрвээ та запускаа авчаад өдөр бүр түүнийг тортохгүй бол шин шүд, шин бөөр, шин сав өндгөвч ургаж бийжиж бий болоход хэцүү гэсэн үг юм л да. Анх төрсөн яраа хүүхдийн хажууд ээж нь дайж түүнийг хөхүүлж, арчилж тортохгүй бол тэр хүн болж чадахгүй, тийм үү? Нэлхантан болгоны хувьд энэ адилхан хувь заяа, тийм ээ. Бидний эрхтнүүд нөхөн ургах, нөхөн дулж үйл явц яг ийм адилхан байдаг. Өөрөөр хэлбэл бид нэлхантныг тойлон асарч байгаа мэтээр ургуулж байгаа запуск буюу анхны заарод гэж буюу үрээ манай сургалтанд суугаад суулгасан тийм хүмүүс байх юм бол энэтэйгээ өдөр бүр ажиллаж түүнийг тордож байх ёстой юм шүү. За цоошин залуу үзэсгэлэнтэй төгс хэвийн төгс бат бүх тэр эрхтний шүдээ ч юм уу цаа өндгөвч эсвэл бөөрөө, тийм ээ, үлгийдэн авахын тулд бид өдөр болгон мөч бүрийг ажиллах хэрэгтэй. Өдөрт доод тол нь 2 удаа одоо миний энэ хэлж байгаа технологийн дагуу сургалт хийгээрэй. Энд эдгээр хүмүүстэй би үрдэн гаргах гээд үүнийгээ тавьж штеп. Миний сургалтанд суугаад запуск авчихсан тэр хүмүүстэй зориулж энэ технологиг тавьж байна. За миний одоо яг хэлэх гэж байгаа энэ тохиолдолд шүдний тухай ярьж байгаа мэт боловч, тийм ээ, хэрвээ та эргэтэнтэй өөр эргэтэнтэй запуск авч болно шүү дээ. Жишээлбэл авсан байж болно шүү. Тухайлбал сав байж болно, өндгөвч байж болно, бөөр гэх мэт байж болно, тийм. За тухайн эргэтнээ шүдний оронд төсөөлөн бодоход хангалттай. За та нар амарч байсан ч, автобусанд явж байсан ч, ажиллаж байсан ч, гадуур алхаж байсан ч хамаагүй, тийм ээ. Чихвчээрээ энэ технологи миний үнсний дагуу сонсоод л өөрөө сайн төсөөлөн бодоход л хангалттай байх нь шүү дээ. Миний хувьд гадуур алхаж байхдаа ч юм уу, эсвэл ууланд явж байхдаа, эсвэл нийтийн унаанд сууж явж байхдаа үүнийг дандаа сонсдог. Маш амар, бас хялбар байдаг. Технологи гэхэд тусгайлан цаг зарцуулахгүй гэсэн үг, тийм ээ. Гэхдээ бид нар цагийн менежмент маш муу байдаг шүү дээ. Бид нар нөхдүүд нь та нар өөрсдөө бүгд мэдж байгаа. Бид өглөө босоод л, тийм ээ, 0 оронгоо фэйсбүүкээ ухаад
Тэр чи 20-30 минут сууж байхын оронд энэ технологио сонсоод л сууж л та гэж би хүсчихлээ л да. Бидэнд цаг байхгүй гэх боловч бид нар фейсбુક ухтаа, ТV үзэхдээ ямар их цаг зарцуулдаг гэж бодноо тий. Бид бүгдээрээ үүнийг мэдж байгаа. Дараа нь запуск авсан хүмүүс маань миний шүд ургасан, бөөр ургасан, цав өндөрч ургасан гэдэг харин амжилтаас хуваалцсан шүү тийм ээ. Альва зүйлийг бий болгохын тулд шургуу хичээнгүй зам хэрэгтэй гэдэг. Энэ зангийн ард амжилт болон үрдэн байдаг. Энэ мэдлэгийг Петровын амьдралын мод Монголд сургалтанд суусны дараа запуск авсан буюу анхны үр хөвдлөөс боловсон хүн бүрт хамаатай шүү гэдгийг дахиад хэлчихье. За олон хүний шүд ургаж, олон хүний бөөр ургаж, олон хүний сав өндөрч ургаж, олон хүн энэ мэдлэгээс хүртэх болтугай гэж би өрөөё. За хурай. За технологи одоо эхэлнэ. Үүнийг дагаж хийн. Гэхдээ би энд бас нэг хэлэх хэд юм байна. За технологи хийх явцад томруулдаг шил буюу галчил гэж манайхан нэрлэдэг, линзч гэж нэрлэдэг тий. Галчил гэсэн үг гарч ирнэ. Тэр галчилээр дамжуулан энерги авах тухай ярина тийм ээ. Тэгэхээр та нар ийм галчил буюу томруулдаг шилийг төсөөлөх нь шүү тийм ээ. За алтан шаргал өнгөтэй спирт өөрийнхөө ургуулж байгаа шүдний кодыг цагаан хэлбэрээр байрлуулан тухайн шүд байх ёстой, тухайн эрхтэн байх ёстой газараа тавьж өгнө. За миний хувьд болохоор баруун дээд соёр шүдний кодыг хэлнэ. Та нар сургалтанд суугаад запуск авсан болохоор тухайн шүднийхээ тухайн эрхтнийхээ кодыг авчихсан байж байгаа тийм ээ. Алтан шаргал спирт энэ кодоо оруулж өгнө шүү дээ. За тэлэгчэс гэдэг үг гарна. Тэлэгчэсийг бол запуск авсан хүмүүс бүгд мэдж байгаа. Гэхдээ тухайлан тийм орон зай гаргах бидний ургуулж байгаа шинээр гартаа авч байгаа эрхтэнд орон зай бий болгох юм тэлдэг эс байх нь шүү дээ тий. За тухайн эрхтэн тухайн шүдэн дээр тохиолдол ярил л да. Шүдийг авахсны дараа хэсэг хугацаанд ийм том нөх байж байгаа шүү дээ. Тэгээд нөх байж байгаад эдгээд алга болчдөг тийм бид нар бүгд нь бөөл мэдрэгчдэг тийм болохоор энэ тэлэгчсийг хэлж байгаа юм шүү. Зам түнчлэн харилцан холбоос хэвэн гэж хэлэхэд дандаа булчирхаанаас мөнгөн цацарч тухайн шүд эсвэл тухайн эрхтэнд ургуулж байгаа эрхтний чинь бусад эрхтэнтэй холбогдох харилцан холбооснуудыг л бий болгож байгаа гэсэн үг. Та үүнийг заавал мэдэх алгагүй. Яагаад гэвэл дандаа булчирхаан энэ холбоосуудыг бүгдийг мэдж байдаг. Зүгээр л мөнгөн цацрах гэрчмүүд үүсч хэрхэн түүнтэй тухайн эрхтэнтэй болон бусад эрхтэнтэй тухайн эрхтний холбоосууд нөхөн сэргийгдэж байна гэдээ ойлгоход болно. Ерөнхийдөө энэ технологи дээр 3 палан гарна, 3 том палан. За нэг нь болохоор таны образтай. Тэгээд тухайн шүд юм уу эсвэл эд эрхтний ургуулж байгаа тэр хэсгийг анхаарлаа авах тийм ээ. Түүн дээр бид нар кодууд өгнө, түүн дээр бид нар тэлэгчсийг өгнө, түүн дээр бид нар энергийн савнаас энерги өгнө. За яаман түнчлэн кальций, магний, кобальт, никель, зис, төмөр гэх мэт тийм ээ. Тухайн эд эрхтнийг ургахад төлчөд заашгүй шаардлагатай элементүүд гэж байдаг. Тэгээ энэ элементүүдийг бид нар тунгалаг спиртийгээ тухайн эдэрхтэнтэй өгнө. Тэгэхдээ сургалтын дээр заасан байгаа шууд нэрлээд кальций гэж нэрлээд тэгээд нэг спир үсгээд тэр кальцийтэй спир нь хичнээнч байж болно шүү дээ тийм ээ. Магниттай спир нь хичнээнч байж болно. Эсвэл тухайн кодыг бий хүчгсэн байгаа тийм ээ. Сургалтын суусан хүмүүс. За тэр кодоо та нар цагийн хэлбэрт оруулаад суулгаж болох нь. За хайр гэдэг үг их гарна. Сургалтын суусан хүмүүс бүгд мэдж байгаа. Хайр гэдэг нь өөрөн гэсэн тухайн энерги байдаг байна шүү дээ. Үйлдэлтэй. Тэр үйлдэлийнхаа дагуу өөрөн гэсэн өнгөтэй. Тэр өнгө нь ямар өнгө гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Сургалтын суусан хүмүүс бол бүгд сайн мэдж байгаа тийм. Үйлдэлтэй өнгөтэй болоод ирэхээр тэр энерги гэсэн үг. Энерги болоод ирэхээр тэр байдаг л гэсэн үг байхгүй юу? За тэгээд спирийн тухай ярьж ирсэн. Би нааш дахиад хэлье. Спир нь тийм ээ бүтээдэг, альва зүйлсийг бүтээдэг хамгийн анхдагч багж юм гэдгийг бид нар хичээл дээрээ үзчихсэн байж байгаа тийм ээ. За би энэ чинь бол 1, 2, 3 дугаар палан, 4 дугаар палан гэдээ ярина. За 1 дугаар палан нь юу ах вэ гэхлээр тухайн хүн образтайгаа ажилладаг хэсэг. 2 дугаар палан бол сансар огторгүй хязгааргүй уудамд ажилладаг хэсэг. 3 дугаар палан нь болохоор чандах сүнсний орон зай буюу бидний зүрхний цэцгсийн орон зайд ажиллаж байгаа тэр хэсэг байгаа. За тэгээд 4 дугаар палан нь бол хамтын ухамсарын спир маань тунгалаг өнгөтэй байх нь шүү дээ тий. За тэгээд чандах сүнс буюу зүрхний цэцгсийн орон зайд байхдаа та нар хідэн ч спир үсгэж болно. Тэр спир дотор ямар ч зорилго тавьж болох нь шүү дээ.
Ягаад гэвэл чамдах сүнсний мань тэр орон зайд бол сансан бүхэн, хэлсэн бүхэн сэтгэлчлэн бүрддэг тийм орон зай байдаг тийм ээ. Дэлхийн төдийд бүрддэг, санхын төдийд бүрддэг тийм орон зай байдгаа гэд та нарт би хичээл дээрээ заасан шүү дээ тийм. Тэгэхээр тэнд би спер бий болгох гэж хэлнэ. Миний хувьд бол 4 спер бий болгодог. Та нарын хувьд бол хэдэн ч спер бий болгож болно. Энэ спер нь алтан шаргалт өнгөтэй. Тэгтэл жоохон тунгалагдуу юм алтан шаргалт өнгөтэй спер ахна шүү дээ. Миний тэр сперт юу тавьж болох вэ гэхээр нэгдүгээр сперт нь бол тухайлбал миний энэ шүд эсвэл миний энэ идэрхтэн тэдэн оны тэдэн сарын тэдэн гэхэд бичээд матери болоод бий болчихсон байна гэдэг юм аа нэгдүгээр спертэд тавьж болно. Хоёрдугаар спертэд хэвийн спертэд хувийн үйл явдал гэдэг кодыг өгч болно. Гуравдугаар спертэд хэвийн жин ч юм уу тийм ийм үйл явдлыг та нар суулгаж болох нь шүү дээ. За тэгээ хамгийн гол нь мэдрэмжээ бүртгэх тийм ээ. Би та нарт хичээл дээр дандаа ярьдаг тийм ээ. Мэдрэмжээ бүртгэх гэж хэлдэг тийм ээ. За урагшаа одоо эхлэе. Чамдах сүнс ухамсараа даалгавар бий. Миний ахуулсан бүх шүднүүдийг нөхөн сэргээх аргаар бүтээгч нь надад зориулсан бүтээсэн төгс эталоны дагуу дахин шүдлүүлэх тэр дундаа хамгийн түрүүнд миний баруун дээд 3 дугаар соёо шүдийг ургуулах. Есть. Та нар аль шүдээ ургуулж байгаа эсвэл аль эрхтнээ нөхөн сэргийж ургуулж байгаа тэрийг хэлэх нь шүү дээ. За одоо өөрийнхөө образаа төсөөлөн гаргана. Одоо образтайгаа ажиллангаа өөрийнхөө бие дээрх мэдрэмжээ бас давхар шалгана шүү. Үүнийг нэгдүгээр план одоо эхэллээ. Нэгдүгээр плантайгаа бид нар ажиллаж эхэлнэ. За өөрийн образын дээрх тухайн ургуулж байгаа шүд эсвэл тухайн ургуулж байгаа эрхтэн байрлаж байгаа тэр газар анхаарлаа хандуулангаа бүтнээр нь образоо тавьж штэ. Зөвхөн тухайн эрхтнээ тухайн шүдээ ч юм уу тухайн эрхтнээ дангаар нь авахгүй образоо тэр чигээр нь харин образын дотроо тухайн эрхтэн ургуулж байгаа газар анхаарлаа хандуулангаа чамдах сүнс ухамсараа миний баруун дээд 3 дугаар шүдэнд та нар өөрсдөө шүдийг хэлж болно өөрсдийнхөө ургуулж байгаа эрхтнийг хэлж болно. Чамдах сүнс гэх миний энергийн савнаас чамдах сүнс ухамсарын өнгө гэрэл энергийг линзээр амжуулан өгнө. Есть. Томруулдаг шил буюу линзтэй галчилж гэж бид нар нэрлэдэг. Үүнийг бид нар нарны эсрэг тал тавиад тэгээд гал ахгүй цааш татж гал гаргаж авдаг шүү дээ. Тэгэхээр маш их нэр хөрөнгөлүүлдэг гэсэн үг байхгүй. Энэ линзийг хэлж байгаа шүү. За тэгж хэлэнгүүт чамдах сүнснээс алтан шаргал өтгөн плазма өнгөтэй гэрэл линзээр дамжин таны шүдээ ургуулж байгаа эсвэл идэрхтэнгээ ургуулж байгаа тэр хэсэгт орж ирээд бүх биеэр чинь дамжин орж ирэхийг та харж байна, бас мэдэрч байна. Алтан шаргал өнгөтэй өтгөн плазм гэрэл энэ бол энерги шүү. За нийл хийдэл ороод ирж байна шүү. Та өнөөдөр зөвхөн тухайн ургуулж байгаа эрхтэн дээр чинь биш. Тухайн гэрэл гэдэг чинь саад орон зай байхгүй шүү. Бүх бие чинь эд эсвүүдийг бүрхэж авна. За бүрхэж авч байна гэд бод. Бүрхэж авч байна гэд мэдэр. Образын дээрээ түүнийг хангаа, физикийн дээрээ түүнийг мэдэр. За одоо тэр чамдах сүнснээс ирж байгаа гэрлийг бодвол арай жоохон тунгалагдуу шингэн гэрэлтэй алтан шаргал өнгөтэй спер үүсгээд тухайн спертэй тухайн ургуулж байгаа шүднийхаа эсвэл тухайн эрхтнийхаа кодыг хийж өгнө. За миний хувьд бол 4 7 1 8 9 1 тэг 1 6 4
Монголд алтан спирт дотор цагаан хэлбэрээр байрлууллаа. Есть. За ингэж хэлхийн бүдийг тухайн оруулж байгаа шүдний чинь эсвэл эрхтний чинь хэлбэр дүрс тэр спирт дотор бий болно. За тэрийг хараа. Одоо ургуулж байгаа шүд эсвэл ургуулж байгаа эрхтэн дээр анхаарлаа хандуул. Гэхдээ образн дээр анхаарлаа хандуулж шүү дээ. За тэгээд та нар хэлж болно. Залуу, бат бүх, үзэсгэлэнтэй, төгс хий, төгс бат бүх, миний баруун дээд урдгаар соёо шүдэн. Эсвэл та нар өөрсдийнхөө ургуулж байгаа шүдийг хэлж болно. Өөрсдийнхөө ургуулж байгаа эрхтнийг хэлж болно. Ингэж хэлэхдээ өөрийнхөө образ болон биеийн дээрээ ургуулгаар сонгосон тэр эрхтний мэдэр зэрэг мэдэр юм шүү дээ. Образн дээр чинь ямар дүрс зураг гарч байна. Физик биеийн дээр чинь ямар мэдрэмж орж ирж байна. За түүнийг мэдрээ. За одоо тэлэгч эсийг хүснэ. Тэлэгч эс нь тухайн шүд эсвэл эрхтний орон зайг бий болох үүрэгтэй байдаг. Тухайн шүд эсвэл эрхтэнд ахуулснаар бие яригнээс нь тухайн эрхтний орон зай байхгүй болсон байдаг. Тийм болохоор энэ шүд ахуулсны дараах нөх үлддэгээ тэгж жагаад хэвэн болцдгоо гэж та нарт хэлчихсэн. Одоо тэр эрхтний чинь байрлуулах тэр тэлэгч эсийг хэлж байгаа. За тэлэгч эс ямар хурдтай үржиж таны ургуулж байгаа шүдэн эсвэл эрхтэнд орон зайг бий болгож байгааг та мэдрэх, хар, образн дээрээ мэдэр, физик биеийн дээрээ мэдэр. Образн дээрээ хар, физик биеийн дээрээ мэдрээрээ. Одоо дээрээс урсан орж ирж байгаа алтан шаргал плазм энергийн дунд мөн спир дотор байгаа код бүхий өөрийнхөө шүдийг эсвэл өөрийнхөө эрхтнийг харна. Энд нэгээ таны тэлэгчээс яаж ажиллаж байна? Таны эрхтэн өнгө дүрхөө олж яаж бий болж байна? Үүнийг давхар харцгаая. Давхар мэдэрцгээе. Образн дээр харна, физик биеийн дээр мэднэ. Төвлөр мэдэр. За одоо холбоос харилцсан холбоос хийнэ. Есть. Ингэж хэлэнгүүд бамбаа булчиргаанаас мөнгөлөг өнгөтэй хэрчим цацрагууд холбоосуудыг холбоно. За та нар ямар эрхтэн, ямар шүд, ямар эрхтэнтэй холбогдгийг мэдэх албагүй. Таны эд эрхтэн, таны ухамсар үнийг мэдж байгаа. Үнийг ухамсартаа итгээд орх. Зөвхөн тэр холбоосууд гарч ижээд холбоосууд бий болж байна гэж мэдэр. Есть. Холбоос харилцсан холбоосуудыг сэргээ. Есть. Одоо уг шүднээсээ эсвэл уг эрхтнээсээ асууна. Хүний эд эрхтэн бүрэн бүтэн байх ёстой юу? За тэгэнгүүт тийм гэж таны шүд ч юм уу ургуулж байгаа шүд ч юм уу таны эд эрхтэн гэрэлтэн танд баяртайгаар инээмсэглэхийг мэдэр.
Одоо шүд ургуулгад хэрэгтэй байгаа бүх элементүүдээ тунгалаг спиртхийн шин шүд рүүгээ эсвэл шин ургуулгаар цэхэж байгаа архитан рүүгээ илгээ. Сургалтын дээр өгсөн кодуудыг хийж болно. Эсвэл шууд тунгалаг спирт нэрлээд явчих болно. Дандаа тунгалаг спирт нэртэй гэхдээ их олон байх нь шүү дээ. Кальций, магний, кабальт, никель, цис, төмөр, yeast. Шүд чинь улам бэгчин томорч эсвэл ургуулж байгаа эргэтэн чинь улам бэгчин томорч бие олж өөртөө хэрэгцээтэй байгаа химийн элементүүдийг өөртөө авч байгааг та анзаарч хар. Мэдэр. Төсөөл. За одоо та шин шүдэндээ, шин эрхтэндээ хайрыг илгээ. Хайр өөрийн гэсэн үйлдэлтэй, иймд өөрийн гэсэн үгтэй. Хэрвээ бид хайр өөрийн гэсэн үйлдэлтэй, өөрийн гэсэн үгтэй бол энерги гэсэн. Энерги гэдэг маань битээ гэсэн үг. Тийм болохоор бид нар хайрын үндийг илгээ. Суур сургалтын дээр сонсонгос бүгд хайрын үнийг мэдж байгаа. Та нар хэрэг мэдж байгаа бол хайрын үнийг програм хан оруулж байгаа хэрэгтэй илгээе. Мэдэр. За энэ хайр өгч байгаа энэ сайхан гэсэн үг гэсэн өдрийдэг тэрнгүүтээ биен дээрээ мэдэр. Образын дээрээ мэдэр. Өнгийн төсөөл. Ямар хэрчим, хайрын хэрчим орж ирж байгаа төсөөл. Дээрээс чинь чамдлах сүнсний тэр орон зайгаас маш хүчтэй плазма шаргал, алтан шаргал энерги орж ирж байгаа. Таны зүрхэн туршаа газраас таны образ руу хайрын энерги явж байгаа гэж төсөөл. Энэ сайхан хайрын хэрчмийг нэг хэсэгтээ байцгаа. Төсөөлөөрөө мэдрээр. За одоо 2 дугаар план эхлэх гэж байна. 2 дугаар план маань сансар окторгон хязгааргүй уудад явна. За одоо сансар окторгон хязгааргүй уудад өөрийгөө байна гэж төсөөл өөрийнхөө төрсийг төсөөлнө шүү. За тэгээд төсөөлөнгөө таны шүд эсвэл эргэтэн ургуулж байгаа тэр хэсэгт та гар утасны зураг томруулж байгаа юм шиг очиод тэр хэсэгт анхаарлаа төвлөрүүл. За тэгингээ тэр эргэтэнд чинь хэрхэн ургацсан байгаа. Яг байранда байх ёстой газар байгаа байна гэж төсөөл. Тэгингээ бүх биенийхээ эсүүдийн ухамсараас буй надад энэ эрхтнийг
ургуулахад, дахин бийжүүлэхэд, дахин бий болгоход та нар надад туслаач. Надад хэрэгтэй байгаа бүхий л энерги, бүхий шимт хичээлт бодисын тэр хэрэгтэй шинээр ургуулж байгаа тэр эртэнд хэрэгтэй юмыг та бүхэн хамгийн ихний очирт, хамгийн ихний дараалал энэ шинээр ургуулж байгаа эртэнд өгөөч гэж байна. Та нарын бие тэрбум эстэй. Энэ тэрбум эсүүд маань чиний чин сэтгэлийн гуйлтыг сонсоод тэгээд тэр шүдэнд шүдий чинь эсвэл эрхтний чинь ургуулгад хөн нэмрээ оруулна. Тэд таныг дэмжинэ шүү дээ. Бид нар хэрвээ хамт олонны дунд байгаад хэрвээ өөрийнхөө санааг дэмжүүлвэл ямар хурдан бүтэх вэ, тийм ээ? Яг тэрнтэй адилхан. Эсвэл та нэг өдөртөгч байгаад өөрийнхөө нэг төсөл хэрэгжүүлээ. Түүнийг нийгмээр дэмжүүлэх хичнээн хурдан бүтэх үү? Яг тэрнтэй адилхан. Энэ хотоосоо та нар тусламж хүсээд энэ хэсэг мэдрэмжийн хэсэг байна. За тэгингээ та бие махбодоос тусламж авчихсан тухайн эдэрхтнийг ургуулгад байна. За одоо сансар окторгон хязгаар буйнаас мөнхийн тус, элсний ширхэг, усны тусал бүх зүйлээс усны толгой бүх зүйлээс чи тусламж хүс. Сансар окторгон хязгаар буйнууд бид нар нэг бие, нэг цул. За тэр сансар окторгон хязгаар нэг хэсгийн нэг эсэм. Тийм учраас тэр сансар окторгон бол нэг цул, нэг бүхэл юм. Хэрвээ та сайн сайхан зүг байх юм бол тэр сансар окторгон зөв сайн сайхан байна. Тийм учраас та ийм сайхан үйлийг хийж байгаа тэр сансар окторгон хязгаар тэр орчилгааны дэмжинэ. Тэр сайхан дэмжилтийг та мэдрэг. Бүх од эрхсүүд, бүх тэр сансар окторгон хязгааргүй ууданд байгаа эдмид таныг дэмжиж, таны нэгэн дугаар дэмжиж уухайлан байгаа тэр сайхан мэдрэмжийг та мэдэр. За одоо 3 дахь палан руу шилжинэ. 3 дахь палан маань зүрхний цэцгсийн орон зай буюу бидний чанддаг сүнсний орон зай. За энэ чанддаг сүнсний орон зай яг өвлөгрийн шиг тэнд түмэн сая цэцгсүүд байна. Өнгөөр тэр чи найгаж байна. Тийм ээ тэр хөр хэвс шиг дүүрэн цэцэг байна. Энэ бол бид нар энэ дэлхийн 7 тэрбум хүний чанддаг сүнс буюу зүрхний цэцгсийн орон зай. Энэ орон зай та нар үнэхээр төвлөрч чадаад байж чадах юм бол санахын төдийд, бодохын төдийд энэ бүтдэг тийм уулын орон зай байхгүй юу? За тэр орон зайг яаж төсөөлөхийг та нар өөрсдийнхөө төсөөл. За миний хувьд болохоор тийм маш олон өнгийн эрдэнэсийн чулуу байгаа юм шиг надад төсөөлөгддөг. За одоо тэгэл ногоол ингээл суув, шуур юу бэ ямар эрдэнэс бэ? Тэр бүх эрдэнэсийн дүр зураг, алмаз, бадмарк, ногоолон, хаш, гартам, платинум, имбернал, маргад эрдэнэсийн өнгөтэй ийм сайхан орон зай байна. За энэ орон зай та нараас энэ орон зайн энергийг та нар авах уу? Энэ орон зай бол үнэхээр сайхан орон зай. Юм сайхан байгаа гэхлээр хэрвээ бүтээгч гэж байдаг бол тэр бүтээгч бид нарыг бүтээхдээ бид нарт тасалж өгсөн тэр 7 тэрбум зүрхний цэцгсийн нэг нь тэр штэ. Тэнд ямар ч буруу юм байхгүй. Тэнд ямар ч одоо
муу санаа байхгүй тийм ээ. Тэнд яаж анх утсан тэр чигээр байгаа байхгүй. Энерги явд. Тийм болохоор тэр орон зайн тэр өөрийн гэсэн тэр мэдрэмжийг та нар мэдрэхийг хичээ. За одоо энэ орон зайгаа та нар мэдэрсэн бол энд та нар спирит бий болох юм тийм ээ. Алтан шаргал тунгалуудын спир үсгээд дотор нь мөнгөн үсгээр нөгөө код өгнөдөө бичгэнэ шүү дээ. Тухайлбал тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр гэхэд миний энэ шүд урагчсан байна. Эсвэл тэдэн оны тэдэн сарын тэдэн гэхэд миний энэ эргэтэн урагчсан байна. Мөнгөн үсгээр бичээд yes гэж заавал хэл. За одоо хоёр дахь спирит тэр орон зайд бий болно. Тэр хоёр дахь спирит та нар үүсэхгүй ч үзвэл за миний хувьд болохоор хэвийн үйл явдал. Yes. За бас хэвийн чин гэж бичиж болно ш. Та нар юу ч бичиж болно. Хэвийн үйл явдал, хэвийн чин доошо юу ч бичиж болно. За тэгээд 3-аас 4 спирит үүснэ. Спиритээ үүсгэлээ. Хэсэг хугацаанд төвлөрлөө спирит дээр. Спиритээ үүсгэсэн хатараа yes гэж хэлнэ. Одоо төвлөрнө. За одоо дөрөвдүгээр план руу орчих. Дөрөвдүгээр план бол хамтын ухамсарын спирит. За бид нар хамтын ухамсарын спирит тунгалаг өнгөтэй бүтээн. За тэр спирийг бид нар хамтын ухамсарын спирит гэж нэрлэе. Yes. За одоо бидний 3 план байна тийм. Энэ 3 планаасаа саяны үтсэн, харсан, хийсэн, төсөөсөн бүх энэ мэдлэгийг цэгэн чахад авчраад энэ спирит рүү хийгээд тэл гэдэг юм байна. Yes. За одоо бид нар 1-р план дээр анхаарлаа хандуул. Гэхдээ бид нар бусад 4 планаа бас хайж болохгүй. Хамгийн анхаарал төвлөрч байгаа 1-р план, 2, 3, 4-р план бол бас анхаарал чинь байж байгаа хэрэгтэй. За 1-р пландаа төвлөрлөө онцгойлон. За онцгойлон төвлөрөнгөө ингэж хэлнэ. Ухамсараа саяны авсан бүх мэдлэгийг, саяны хийсэн бүх зүйлсийг миний бүх шүднүүдийн эсвэл бүх нөхөн сэргээх ёстой эрхтнүүдийн үүдэл эсэнд дамжуул. Yes. Ямар нэгэн торгон мэдрэмжийг та нар заавал мэдэрнэ. За дараа нь ухамсараа саяны үтсэн, харсан, хийсэн бүх зүйлсийг тухайн даалгаврыг биелэгдэл автоматар хийж үздэг. Yes. Ингэж хэлхийхээ чацуу та нар саяны хийсэн үтсэн бүх зүйлсээ төсөөлөн бодно. За эхлээд өөрийнхөө образыг бий болголоо. Өөрийнхөө тухайн образын дотор байгаа тухайн ургуулж байгаа эргэтэн байршиж байгаа тэр газраа мэдэрлээ. За тэгээд дээрэс нь чамдах сүнс ухамсарын гэрэл энергийг линзээр дамжуулан өтгөн шаргал плазма өнгөтэй энергийг өгснөө. Тэгээд дараа нь хэрхэн кодлон тавьснаа. Тэгээд дараа нь хэрхэн тэлэгч эсийг бий болгосноо. Дараа нь хэрхэн харилцан холбоосуудыг бий болгосноо. Дараа нь сансар өгтөргөн хязгааргүй уудамд тийм ээ таны образ, таны дүрс тийм ээ тухайн эргэтэн чинь бүрэн бүтэн яаж байж исэн. Сансар өгтөргөн хязгааргүй уудын тэр од ирэхс болон таны физик биений эдэсүүд танд яаж тусалсан тэр мэдрэмж. Дараа нь чамдах сүнс буюу зүрхний цэцгсийн тэр гайхалтай орон зайн та юу мэдэрсэн. Тэгээд хідэн спирийг тавьсан. Тэр хідэн спиртээ яаж төвлөрсөн үү та нар бодох хэрэгтэй. Хэсэг хугацаанд төсөөлөх нь шүү дээ.
За одоо та бодчихлоо. За одоо саяны образыг өөрийнхөө биетэй холбох гэсэн команд. Yes. За одоо холбогдсон та физик биен дээр мэдрэмжээ та бүртгэн. Ямар мэдрэмж юм бэ? Ирээд та шууд ургуулж байгаа. Ирээ эргэтэн ургуулж байгаа. Тэр газар чинь цусан хангамжаар дүүрээ боцын солилцоо төвчээ төдийг халуу оргис одоо хэлсэн тийм ямар мэдрэмж вэ? Тэр мэдрэмжээ та өөрсдөө бүртгэх. Мэдрэмж бүртгэх хамгийн чухал. Бидний эндээс олж авах гол юм бол мэдрэмж. Үүнийгээ бид нар бүртгэх ёстой. Би та нар хичээл дээр заасан шүү дээ. Мэдрэмж гэдэг бол чамтай сүнс буй зүрхний цэцэгтэй холбогддог, шууд холбогддог зам юм байна.